За тэгээд өнөөдрийн маань бас зочин маань бэлэн болсон гэж байна. Зарим үзэгчид маань бол сайн мэдэх бах. За түүний хувьд бол контент бүтээдэг. За тэгээд Instagram дээр бол нэлээд одоо юм гоё хувцас хийж байгаа контентоор алдартай юм бүсгүй байгаа. Хуланга студид орж ийн. За сайн байна уу? Шууд гацж штэ хулангийн гоо үзэсгэлэг гараад. Голтоо суугаарай хулаа. Зяа төглөөний минь. Цаглууны минь ямар хөөрхөн бүсгүй вэ? За юу яагаад чивчээ зүгээд микрофоноо өөртөө ортуулад. За. Ой. За өглөөний минь тулаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад гурлаа яриандаарэ. За намайг хулан гэдэг одоо 20 настай тэгээд хувцас загвар зохион бүтээгчээр сурдаг. Орлох эрдэмтэд. Урлах эрдэмтэд одоо суралцж байгаа байх нь тийм суралцж байгаа. За хулангийн хувьд бол би яг инстаграмаар бас дагдаг. Бүр үнэхээр бас ингээд олон дагагчтай, олон одоо фануудтай бүсгүй байгаа. Тэгээд ер нь анх яг одоо энэ нөгөө хувцас хийж байгаа контентоо хизэнээс хийж эхэлсэн бэ? Хэдийн хугацааг өнгөрүүлсэн байгаа. Одоо бол инстаграм дээр 80 гаруй 81 90 болцсон. 90 болцсон уу? Вау. Яг тийм 98 дагагчтай. Тий хамгийн анх нэгдүгээр курстэй хамгийн анхны бичлэг хийжсэн. Тэгээд тэрнээс хойшоо байнга хийдгүй байсан. Хаяа хийж явж байгаад сая хавраас арай илүү идэвхтэй хийж эхэлсэн гэх юм уу? Тий. Одоо урлах эрдэм сургуулийн төгсөх үгүй одоо 3 дахь курс. За дараа жил төгсөн. Контент хийх анх санаагаа яг хаанаас авсан бэ? Нэг өөр хүн байсан уу? Нэг мэдээж бид нар чинь контент хийхдээ нэг алтан гац чигтэй нэг хүн хардаг шүү дээ. Өөр нэг TikTok дээр нэг хувцсыг бичлэг хийдэг охин байдیں۔ Тэгэл тэрийг жоохон бахтаал үздэг байсан. Тэгэл дураа хийж эхэлсэн. Өөр жоохон бахнаас байсан тийм. Хүмүүс ер нь хэрхэн хүлээж авчин. Ер нь бол нэлээд ингээд дуртай байгаа арга чинь ялангуяа одоо нөгөө маш одоо төсөв одоо багтай ийм материалаар үнэхээр байж боломгүй гой хувцсуудыг гаргаж ирдэг штэ тийм. Тэгэхээр ер нь бол хүмүүс нэлээд дуртай хүлээж авч гин үү? Тийм хүмүүс ер нь дандаа дуртай хүлээж авдаг. Ер нь муу сэтгэл ер нь бараг олж харж байгаагүй дээ. Дандаа л ямар мундаг юм гээл тэгж идэг. Тиний тэгчдэг тэглээ. Үнэхээр бас гой тийм хувцснууд хийдэг тийм бүр гайхалтай гэмээр. Тэгэхээр ер нь ямар одоо оддын ч гэдэм үү тийм хувцсыг дуурайч хийжсэн тийм тохиолдлууд байдгүй. Эсвэл яг зөвхөн тэр хувцсыг яг өөрөө л санаа бодлосоо зохиогоо тийм ургуулсан бодож хийдгүй. Эсвэл яг ийм тухайн нэг ийм оддын хувцсыг хараад ч юм уу. За энийг дуурай гэдэг ч юм уу тийм. Би нэг Blackpink-ийн Jenny-гийн хувцсыг бас харж ирсэн, дуурайч хийжсэн нь харсан. Анх би өөртөө л зүгээр ингээл TikTok ухаж байгаа л хувцснаа санаа аваад хийж явж байгаа. Сайн нэг Halloween болсон учраас дүр доорё гэж одоо 7 хоног лүк бүрдүүлээ. Тэгээд би саяны 7 хоног Jenny болсон, Rihanna болсон. Тэгээд юу боллоо ямар тааж тэгэж дуурайсан чи хүмүүс үзэлт бүр амар өст юм билээ. Ер нь бол одоо ингээд хувцас хийн гэдэг чинь өөрөө бас нэлийн юм ажиллагаатай. Гэхдээ хулангийн хувьд бол одоо суралцаж явж байгаа мэрэгжлийн бас ингээд сургуульд нь сурж байгаа хүүхэд байгаа даа шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа бичлэг хийн гэдэг чинь бас нэг асуудал байгаад идэг тийм. Тэгэхээр энэ хоёрын ер нь бол комбинацийг яаж тааруулж ийн дээр нь одоо нэг бичлэг хийхэд нэлийн удаан хугацаа зарцуулдаг байх та. Хувцас хийхээ хажуугаар яг төлрөө тиймэрээ дахиад бас бичлэг хийх ёстой. Тэгэхээр чи бүр хаяж авах стрессдэг. Тэгтээ тэгээд гарсан үр дүнгийн толгоондоо төсөөлчөд бүр ингээд догтлоод идэг учраас хажуугаар нь бичлэг хийгээл. Ер нь жоох хэцүү л дээ. Амар удаан цаг хугацаа шаарддаг. Нэг бичлэг чинь дандаа нэг өдөр 2 өдрийн ажиллаа бичиж хийдэг учраас тийм. Зүгээр шууд бичлэг хийдэггүй учраас хугацаас арчсан л бичлэг хийдэг. Тэгэхээр 1-2 өдрийн ажлыг ингээд бичлэг болгож ингээд нөгөө бичлэгээ янзлна гэж бас нэг юм байгаа тийм. Дуу оруулна ч гэдэг юм уу, эсвэл нөө сабтайтл тавина гэдэг ч юм уу, тийм эдит хийн гэдэг бол нэлээд ажиллагаатай. Тэрийг өөрөө манай хулын өөрөө хийдэг. Хэдийн хугацаас шаарддаг вэ? Бас нэг 2-3 цаг болно. Эдит хийх. Тэгээ би яаж яахад өөрөө эдит хийх дуртай, сонирхолтой болохоор тэгээд гоё дуртай хийдэг эдит хийхтэй. Nice. Физикс их дуртай байдаг. Манай намнамчин бас өөрөө яг эдитер хүн байгаа. Ер нь бол охтуудын нөгөө бичиж байгаа комментээс харахад захиалга авахуул гэдэг маш их коммент өгдөг. Ялангуяа одоо хулангийн хийсэн хувцсны дизайн бол нэлээд юм гоё, өвөрмөц тэгээд эмхтэлэг юм чанартай байд юм болов уу гэж би бас анзаардаг байхгүй. Тэгэхээр ямар комментууд хамгийн их ирдэг вэ? Тэр болгонд нас хариулт өгч чаддгүй байх л та. Тийм учраас сууж байна. Тэгээд захиалга авах уу гэж нэлээд асуудаг. Би тэгтээ
захиалга авдаг байсан. Захиалга анх юм ойж эхэлж байхдаа л авсан. Одоо хүртэл авж байгаа. Тэгээд одоогор түр зогсооцсон байгаа. Хитрхи их стресстэй бичлэг хийн тэгээ хажуугаар нь ингэн тэгээ захиалга авна гэд би бүр сая 10 сард бүр амарсан болохоор түр зогсооцсон байгаа захиалга. Тэгээд зүгээр ядарч юм аа. Өөр манай хулангийн үед ямар хобби сонирхолтой бэ? Хажуугаар нь бас ингээл нөө ядардаг гэлдэгж штэ тийм. Тэгэхээр мэдээж нөгөө бичлэг хийх сонирхолтой, хувцас хийх сонирхолтой байгаа ч гэсэн энэ нь нөгөө талаараа нэг юм ажил болчоод байна л да. Тэгэхээр энэ үед яг нөгөө burnout ч гэдэг юм уу тийм жоохон хашрах хам шинж илэрч байгаа үедээ өөр бас юу хийдэг вэ? Сонирхлын үед. Өөр сонирхлын үед ер нь хийдэг юм байхгүй дээ. Яг энэ бүгдээсээ жоохон хаяа хиймэргүй байгаа гэвэл хэсэг зүгээр суудیں۔ Тэгтэл юм хоёмаар санагдаад байдаг. Бүр ингээд донтно гэж яддаг юм. Яг тэрэн шиг би юм хоёхтой донтсон. Ингээд юм хоёж байгаагаа төсөөлөхөөр л бүр ингээд хурдаач аймаар санагдаад бүр тэгээд донтсон байлээ би бүр. Ямар гоё юм. Тэгэхэд яг ийм амжилт бас гарч ирж байна л да. Тийм тэрнээсээ нэг жоохон залхаад байдаг байсан бол хэцүү. Тэгэхээр яг ингээд юм оён гэдэг бол өөрөө авьяасан билээ. Яа би тэгж бодсон бэ гэхээр нэг удаа би нөгөө дээл ойж сурмаар санагдаад юм ойж сурмаар санагдаад тэгээд нэг юм курс явдаг байхгүй юу. Гэхдээ ямар нэг юм сургууль биш. Тэгээд нэг сарын юм ч үлээ 2 сарын нэг юм дээл оёх курс гэдээ явсан юм аа. Тэгээд нөгөө сингер гэдэг нөгөө ойтлын машин байдаг штэ сингер мингэрий ч аваад бүрстэн амар ач холбогдлоо. Тэгсэн чинь үнэхээр сураагүй юу? Тэгэхээр яг хулангаас юу гэж асуух чинь тэгэхээр нөгөө анх энэ мэрэгчлийг хэрхэн яаж сонгосон бэ? Анх юм оёох болсон шалтгаан нь болохоор карантин байхгүй юу? Карантин дутас зурагт бүх юмнаас уйдаад тэгээ тэр үед ойдлын машин байдаг байсан. Тэгээд хамгийн анх джинс өмдөө хайчилж агаад нэг топ болгоод тэгэл ер нь ингээд карантин л ер нь надад их сайнаар яг гима болоход тусалсан зүйл гэх юм уу? Тэгэл тэр үед 12 дугаар ангисэн болохоор за төгсөөд яг энийгээр л сурах гэж бодоод тэгээ сураа явж байгаа. Стоо гоё тийм. Би тэгээд бүр үнэхээр тэр сургалтнаас юу ч авч сураагүй уучлаараа нэрээ. Бүр надад яг нэг тийм үзэг цаас нийлүүлэх зарим хүнд одоо авиас чадвар байдаг бол тийм зарим хүнд нөгөө 100 утас нийлүүлэх тийм ингэж юм оёх урлах одоо авиас байдаг. Тэрнтэй би бол тэр үед одоо нэр 102 гараад дэмжиж санагдсан л дээ. Тэгээд хайран сингер авсан. Тэгэл хайран нөгөө сургалтын төлбөр төлсөн. Тэгэл айгу хэцүү юм бэлээ. Ер нь энэ талаар бас намын юу гэж боддог вэ? Энэ богино хугацаанд юм ойж сурна гэдэг нь боломжтой юм болоо эсвэл энэ жоохон нэг юм арилжааны төрөл рүүгээ явчаад байна уу тийм болон маань ер нь боломжгүй богино хугацаанд сурна гэдэг боломжгүй угаасаа амар олон юм хийж ээж алдчихж алдаанаасаа сурч иж би одоо хүртэл өөрийгөө сурсан дууссан гэж бодог байгаа тэгээд сурсаар л байгаа тийм болохоор богино хугацаанд зүгээр яг энийг л ойд сурыг гэд нэг юмаа л богино хугацаанд ойд сурна гэхээс биш яг ойд сурах бол богино хугацаанд боломжгүй. Тийм. Тэгэхээр яг л нөгөө удаан хугацаанд үргэлжилж байгаа тийм дээд боловсрал ингээд бас урлах эрдэм гээд тийм олон жилийн хугацааг бас зарцуулаад байна шүү дээ тийм. За би нэг зүсч орё гэдэг байхгүй. Нэмэгтэйчүүд яриач яасан хэцүү тийм. Ойдлч юм байхгүй тийм би ингээ ойцсон байхгүй. Ինչээс би ойж үзээгүй яа. Яг уу гэж хэлсэн. Тэгээд би одоо нөгөө хит хит юм асуухаар нэг бас контенттэй өөрөө бас хийдэг болохоор нөгөө контенттэй холбоотой асуумаар байна. Нэгт хоёр талаараа нөгөө нэг одоо яг энэ хувцаа яг хийхэд ер нь төсөв мөнгө нь ер нь яг яаж гардыг тийм их гардгүй бага гардгүй тийм. Нэг талаас нийлвэл. Ер нь бол гайгүй бага. Одоо би энэ өмсөж байгаа цамцаа хийсэн байхгүй юу? Тэгээд асуу. Йоо заа. Энэ одоо ямар брэнд ямар хэдэн төгрөгийн үнэтэй цамц вэ гэж асуух гэсэн чи өөрөө хийсэн байхгүй юу гэхээр вау за. Тэгээд өмдөөч гэсээс одоо джинсэн материал хямдхан байдیں۔ 6000. Тэгэхээр надад 1 метр орсон. Тэгээд 6000-аар өмдтэй энэ цамцны материал 25000. Ингээл би хурцтай болж байгаа ойж чаддаг болохоор ямар гоё юм бэ? Бүр гайхалтай. Ингэж бодохоор л бүр гоё санагдаад байна тийм. Ер нь материалаа их одоо нэлээд юм хайж явж иж авдаг. Одоо жишээ нь энэ цамцны материал гэх юм бол нэг юм гоё шинэ жилийн уур амьсгал оруулсан юм шиг нэг харагдаад идэггүй материал байна л да тий. Тэгээ бас мөрөө гаргаж байгаа нас их гоё санагдаж байна. Тийм материалаа шууд хүмүүс нөгөө материалын дэлгүүр хаанаас материал авах вэ гэж асуудаг. Тэгээ би шууд тэндээс авах гэж хэлж чадахгүй яа гэвэл одоо 10 20 дэлгүүр байлаа гэхэд материал авах болгондоо 10 20 гар нь орж үзэж агаад тэгээ төсөөлтөнд за тэндээс нь илүү гоё юм байна гэд сонгож авдаг. Нилийн эрэл хайгуул болдог байх нь шүү дээ. Сайн л ухсан дээр тэгжиж илүү гоёыг олж байгаа нь. Одоо нөгөө контентын хувьд болохоор одоо хичнээн контент хийчихүү те. Тэгээ өргөжлүүлээд одоо ер нь бол энэ ч бас
дэлгсэн дээр бас юу гарцсан байна. Зургууд нь гарцсан байна. Ягаан өнгөтэй копи болсон юм уу? Тий, Барби болсон. Барби энэ Halloween зэрэг. Тий, Halloween. Тий, 3 юм байна тий. Тий. Одоо эдгээр контентын ер нь бол одоо үргэлжлүүлээд ямар санаанууд байна? Яаж хийх хэрэг? Ер нь сая Halloween-ы 7 луг бүрдүүлж байгаа бичлэгийг одоо энэ чинь хүмүүст хүлээлт тавьчихж байгаа шүү дээ. За тэтгэхүү 7 өдрлөг бүрдүүлнэ гэмэд хүмүүс одоо юу болох вэ? Өнөөдөр юу болгож байгаа вэ? Одоо ингэ кино үзэж байгаа юм шиг гоё юм гэд. Тэгэхээр би иймэрхүү юм ер нь айгүй үзэлт хүлээлт өндөртэй байд юм байна гэж бодоод сар болгоно нэг сэтг өгөөд луг бүрдүүлэе гэд төлөвлөсөн байгаа. Тэгээ одоо 11 сарыг жишээлбэл Disney 11 сар гэд Disney-гийн гүнжүүдийн хувцсыг хийдэг ч юм уу. Тэгээ 12 сард бас нэг сэтг өгөөд тэгээд ингээ явъя гэсэн төлөвлөлт байгаа. Хулангийн маань хувьд бас яг энэ чиглэлээр сурж байгаа. За тэгээд энэ төрлийн контент хийдэг одоо хүний хувьд тийм хувцсыг ер нь юу гэж хардаг вэ? Зарим хүмүүс бол одоо илүү брендлэгч гэдэг юм уу тийм зарим хүмүүс одоо юу гэдгийг хямдхан олон хувцастай байх ч гэдэг юм уу. Ер нь хувцас яг хулангийн хувьд яг юу вэ? Нэг хувц бархан бич төр гэдэг нь шүү дээ. Тэр бол яг үнэн би бас өөрийнхөө биений өөсөвийг хувцаараа л угаасаа нууж үнэтэй брендийн хувцс гэхдээ зөгчийн хувьд бол хамаагүй хямдхан хувцс нь ер нь өөрт нь гоё харагдчихлаа байвал аль нь бол ерөөсөө хамаахгүй. Хамгийн гол нь тухайн хүнийхэн өөсөвийг даалгасан илүү гоё харагдсан нөгөө төгөр цогсон байх нь цохимж айгу чухал байна гэж штэ. Тэгэхээр удахгүй бас нөгөө шинэ жилийн баяр боллоо тий. Охтууд маань бол нөгөө даашинцны ирэлт гардаг. Тэгэхээр яг мэрэгчлэр нь сурж байгаа хүний хувьд энэ жилийн бас тренд шинжлэлийн тренд дресс ямар шүү байхаар юм шиг байна. Хулан маань бас дресс хийх л бах гэж хүлээт олгонд байгаа та. Тийм би дресс хийж бодож байгаа. Энэ жил дээгүүрээ корсеттэй одоо ер нь нэг юм далийн хуваалтай гэх юм би одоо яг хэлэхээр мэдэхгүй байна. За. Би нэг сүүлд нэг дээл хийсэн байгаа наадмаар. Тэрний доотл нэг юм дали яахгүй. Тэр дресс яг энэ жил модонд орсон. Сая хавраас эхэлж модонд орсон болохоор шинэ жилээр тиймэрхүү загвартай хүмүүс их хүмүүс бодлол гэж би бодож байна. Дали хуваалттай дресс гэсэн үг. Ингээд хормон ингээд ийм дали нэг ийм ер нь нэг ийм дали л тийм. Өнгөний хувьд ер нь материалын хувьд бас магадгүй нөгөө өөрөө дресс хий гэж бодож байгаа ч юм уу тий. Эсвэл хүнд нөгөө захиалга өгдөө штэ. Тиймэрхүү хүмүүс байх юм бол ер нь ямар хуу материал ч гэдэм юм өнгө илүү зөнхлөх бол өнгө бол хүмүүс шинэ жилээр захиалга авдаг байхгүй юу? Ер нь ихэвчлэн улаан хараар л хийлэгдэн. Тэгээ бас яг тэхэл ах. Тэр л хамгийн зохимжтой ах. Тэгээд юу асуучлаа? Өнгө материалын хувьд материал силк байж магадгүй. Хүмүүс ер нь угаасаа дандаа силкээр л юм хийлэгдэг. Тийм. Силк материал юм хийхэд жоохон хэцүү байдгүй. Ер нь ямар материал илүү ингээд бүтээгдэхүүн гаргахад аюу тийм төвөгтэй байдаг вэ? Нимгэн торон материалууд яг нялх хөвч аюу төвөгтэй. Би яг тийм бодлоо. Нимгэн хамгийн гоё нь болохоор джинс нөгөө биетэй болохоор оёход амархан гоё гэдэг. Болон чухал асууж. Энэ аюу чухал байна. Тэ. Одоо нөгөө нэг одоо бид нар ч одоо ингээд ойдог хүмүүс бол ер нь бол байгаа шүү дээ. Хүмүүс зөндөө байгаа. Тийм ах хичж байгаа ч гэдэг юм үгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд одоо таны бодлохоор одоо нөгөө контент хийж байгаа шүү дээ. Тэгвэл одоо үзэж байгаа хүмүүстээ болохоор ингээд ойдог дээрэс нь контент хийдэг байх даваа тал юу бэ те. Тэгээ ингээд одоо бусдад бас одоо энийг уриалах уу те контент хийх зөв буруу юу ч гэдэг. Тэр талаас нь хэлвэл өгөөч гэсэн те. Даваа тал нь гэхээр мэрэгчлээ сурталчилж байгаа нэг ясны. Одоо манай мэрэгчлч дизайнер гэдэг мэрэгчл хүмүүс ер нь ойдлчин л гэж боддог штеп. Ойдлчин чи зүгээр ингээл цэгт очсон мөн гэж боддог. Тийм ерөөсөө байхгүй амар гоё олон боломжуудтай байдаг. Энэ мэрэгчлээ сурталчлаад энэ мэрэгчлэр олон охтууд сураасай гэж бодож байгаа. Тийм болохоор бас бичлэг хийж эхэлсэн. Тэгэхээр давуу тал нэлээд өндөр байгаа. Тэгээд хүмүүс бас санаа авч олно. Ингээд юм ойж болох юм байна ингээд яад үлээ. Өөрийгөө дуртай зүйлээ бас ингээд бичлэг үзээд олж мэддэг боломжтой юм болов. Болонгийн ер нь ирээдүйн зорилго нь юу байгаа вэ? Магадгүй бас ингээд ойдог ч гэдэм үү дизайн гаргаж байгаа тийм хүмүүсүүд нэг өөрийн брэндтэй боломж гэдэг юм уу тийм бас энийг бас хүлээж байгаас олон хүмүүс байдаг бах. Миний брендийг асуусан хүмүүс бүр амар дандаа л бичлэг болгон дээр өөрийн гэсэн брэндтэй болооч гэд би энийг сургуулаа сурч дуусгачаад яг бүх юм мэддэг болгочоод эхлүүлээ гэж боддог. Тэгээд ер нь брэндтэй болъё гэж ботцсон байгаа. Тэгээд ямар хүмүүст зориулах уу, ямар хуу байх уу гэдгийг ч гэсэн бодцсон байгаа.
Насны яг юугаа гаргацсан байгаа юм биш тий. Тий, одоо намайг үздэг охтууд чинь надтай ч зүсгүүл 10 жилийн охтууд байгаа. Тэгээд тэдний юу сонирхож байгааг би өөрөө жоохон залуу охин болохоор мэдж байгаа. Тэгээд худалдаа авалтын нөгөө нэг чадварыг бас мэдж байгаа учраас за нэг иймэрхүү юм нөх амар үнэтэй шин байвал охтууд их гоё явах бах таа гэж бодоод тэр тал руу чиглүүлээгээ бодсон. Тийм ээ. Тэгэхээр нөгөө маш олон дэлгүүрүүд байгаа шүү дээ. Одоо лангуунууд, дэлгүүрүүд, тийм брэндүүд байна. Гэхдээ яагаад одоо бүр ингэж тэнтрээс ингээд авахгүй гэдэг ч юм уу бүр хулангийн одоо тэр нөгөө нэг хувцснаас захиалъя гэсэн ч юм уу тийм энэ тэгэхээр бас нэг юм загвартай байгаа нь хамгийн чухал байна уу? Тийм ер нь загвартай л байна. Загвар л хамгийн чухал. Брэндээ гаргахвал одоо ямар төрлийн хувцсны төрлөөр явъя гэж бодож байгаа. Өөрөө хулан манаас нөө дээл хийгээд идэг, гадуур хувцс янз бүр юм хийдэг шүү дээ тийм. Гэхдээ ер нь бол дандаа өдөр тутмын хувцс руу л орё гэж бодож байгаа. Тэгээд гадуур хувцс хийхээр бол тэрийгээрээ дахиад нэг өөр юм үүсгэж аваад дресс хийхээр бол дахиад нэг юм өөр үүсгэж авъя гэж боддог. За үнэхээр авьяаслаг бас гайхалтай мундаг тийм гайхалтай үзэсгэлэнтэй бас зочин маань байлаа. Тэгээд өнөөдрийн ерөнхийдөө эфирийн маань цаг өндөрлөж байна. Тэгээд хамт байсан эрхэм мөндөд та үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бидний зочин бол контент бүтээгч Хулан байлаа. Тэгээд хамтран хөтлсөн хөтлөгч Намнан байлаа. Тэгээд маргаашийн эфирээр уулзъя. Тэгээд өнөөдрийн үед бол эфир маань маш хурдан өнгөрчлөө. Тэгээд өнөөдрийн ажил усанд бүгдэнд нь амжилт хүсье манайхаа. Маргааш 10 цагтаа чекин болонгаараа хэдүүлээ олцсоо холно. Баяртай. Баяртай.